Сайн бацхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. Өс шингэрж эхлэх тэр мөчийг ихэнх хүмүүс анхаардаг тийм ээ. Самн дээр үлдэх ус нэмэгдэг эсвэл толинд харахад өмнөх шиг өтгөн биш харагддаг. За энэ нь зүгээр нэг гоо сайхны асуудал биш юм байна. Өсний уналт бол биеийн махбодын дотор явагдаж байгаа биологийн процессын илрэл юм байна. Шинжлэх ухааны судалгаанууд ус үнэлтийн хамгийн түгээмэл шалтгааныг тодорхойлсон байна. За үүнд нэгдүгээр генетик ба даавар. За ялангуяа DHT гэх даавар нь өсний ууданцыг аажмаар жижигрүүлж өсний ширхгийг нарийсган эцэст нь ургалтыг зогсоодог байна. Хоёрдугаарт насжил. Харвардын арсны эмч доктор Жини Лю хэлснээр нас ахих тусам өс шингэрэх нь хэвийн биеийн бусад эд эрхтэнтэй адилхан гэж тэр хэлжээ. За мөн стресс, хоол тэжээлийн дутагдал, зарим өвчин, эмийн нөлөө зэрэг нь өс уналтыг нэмэгдүүлдэг байх нь байна. За энэ бүхний цаана нэг л гол ойлголт байгаа. Өс уналт гэдэг нь өсний ширхгийн асуудал биш, ууданцрын төвшний асуудал. За өөрөөр хэлэх юм бол өс ургах үйлдвэр сулраад байна гэсэн үг юм байна. За сүүлийн үеийн судалгаанууд ч гэсэн үүнийг баталж байна. Жишээлбэл Харвардын судлаачид болох доктор Эван болон доктор Дэвид өс уналтыг молекулын түвшинд судалж өсний ууданцрын эсүүдийг хамгаалах нь эмчилгээний гол түлхүүр гэж онцлон тэмдэглэсэн байна. За одоогийн байдлаар батлагдсан эмчилгээний сонголтууд хязгаарлагдмал хэвээр байгаа юм байна. За гэхдээ бол Monoxidil гэдэг бас нэг эм хэрэгэлт юм байна. Энэ өсний ургалтыг дэмждэг. За Америкийн нэгдсэн улсын FDA-гээр батлагдсан юм байна. За мөн дээрэс нь Finasteride буюу дааврын нөлөөг бууруулж уналтыг сааруулдаг бас ийм эмчилгээ байдаг юм байна. Гэвч эдгээр нь дангаараа бүх асуудлыг шийддэггүй байна. За гэхдээ одоо орчин үеийн судалгаанууд ганц эм бүтээгдэхүүн бол ер нь хангалтгүй олон талаас нь дэмжиж өгөх хэрэгтэй гэж үзсэн байна. За үүнд нэгдүгээр өсний ууданцрын эсийг хамгаалах, за хоёрдугаар цусны эргэлтийг нэмэгдүүлэх, за гуравдугаар эсийн түвшинд ургалтыг идэвхжүүлэх юм байна. За үүний үр дүн шинэ аргууд гарч ирж байна. За манайхан мэдж байгаа microneedling гэдэг тийм. За тэр нь нэгдүгээрт орж байгаа юм байна. За хоёрдугаарт лазер үйлчилгээ орж байгаа юм байна. За гуравдугаарт нь болох тэр PRP буюу stem cell-ийн эмчилгээнүүд шинээр гараад байгаа юм байна. Гэхдээ нэг ч эд шидийн шийдэл одоогоор байхгүй гэдгийг эмч нарт онцлон тэмдэглэсэн байна. За тухайлбал микрозүү буюу микронедлинг маань за энэ арга нь хууханд бичил гэмтэл үүсгэснээр биеийн нөхөн төлжих процессыг идэвхжүүлдэг байна. За үүний үр дүн цусны эргэлт нэмэгддэг, коллаген үүсэлт сайжирдаг, за өсний ууданцарт очих хүчил дүрэгч шим тэжээлийг нэмэгдүүлдэг байх нь байна. За Харвардын арсны эмч болох доктор Нира Нейтан гэдэг маань за тэр microneedling микрозүүг Minoxidilтай хослуулах юм бол үр дүнг илүү авчирч болохыг онцлон тэмдэглэсэн байна. За мөн бага түвшний лазер эмчилгээ бас нэмэр болно гэжээ. За энэ нь андрогенетик өс уналтанд судлагдсан бөгөөд өсний нэгтийг нэмэгдүүлж уналтыг нь бууруулах боломжтой гэж үзсэн байна. За гэхдээ үр дүн нь хүн бүрт адилхан биш. Ер нь л дунд зэргийн нотлохотой арга хэвээр байна. Сүүлийн жилүүдэд өсний ууданцрын эсийг хамгаалах, идэвхжүүлэх, шинэ молекулуудыг судлах ажил эрчимжиж байгаа. Тухайлбал доктор Эван болон түүний баг химэл оюун ухаан ашиглаад шинэ нарилга боловсруулж өсний ууданцрын эсийг илүү тэсвэртэй болгох зорилготой ажиллаж байгаа юм байна. За энэ нь ирээдүйд илүү чиглэсэн, хувь хүн тохисон эмчилгээ хөгжих боломжийг харуулж байна. Харин олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгдэх гэрийн аргуудыг авч үзэх юм бол розмарин гэдэг нэг тос байдаг те. Зарим жижиг судалгаанд өсний ургалтыг дэмжих нөлөө ажиглагдсан гэж хэлсэн байна. Үндсэндээ цусны эргэлтийг сайжруулахтай холбоотой гэж үзсэн байна. Гэхдээ нотлохоо хязгаарлагдмал тул үндсэн эмчилгээний оронд биш харин нэмэлт хэлбэрээр ашиглах нь илүү тохиромжтой гэж үзсэн байна. За хоёрдугаар сонгоны шүс. За хэрвээ таны өс чинь нэг хэсэг газарт халцсарсан байх юм бол тэрэн дээр сонгоны шүс хэрэглэх юм бол зарим үед эерэг нөлөө үзүүлсэн гэсэн судалгаа байна. Энэ сонгоны шүсийг хэрэглэх нь ер нь практик байдалд нэг тохиромжтой биш. За магадгүй арьс цочрох эрсдэлтэй гэдэг үүднээс энийг нэг хүмүүс хэрэглэдэггүй юм байна. За гуравдугаарт нь коксын тос. За өсний уургийг хамгаалж
хугарал багасгадаг, за мөн үсийг илүү гялцуулж эрүүл харагдуулдаг гэж ярьсан байна. За гэхдээ энэ маань шинэ ус ургуулдаггүй юм байна. За дараагийнх нь болохоор оливын тос байх нь байна. За хуухыг шигшүүлж хуурайшлтыг багасгадаг байх нь байна. За оливын тос нь антиоксидантыг агуулдаг байна. За гэхдээ энэ нь өсний уутанцарт шууд нөлөөлдөг гэсэн нотлогоо одоогоор бага зэрэг байна. За дараагийнх нь болохоор зүгийн бал. За зүгийн балыг чиг барих чадвартай хуухыг тэжээн гэж ярьдаг. За ихэвчлэн маск хэлбэрээр хүмүүс хэрэгэлдэг байх нэ. За дараагийнх нь хайна байх нь. За энэ маань үсийг бүрхэж илүү зузаан мэд харагдуулдаг байх нь. За байгалийн ангижруулагчийн нөлөөтэй. За гэхдээ үсний ургалтыг нэмэгдүүлдэг нь батлагдаагүй. За ингээд эндээс дүгнэж харах юм бол эдгээр аргууд нь үсний чанар харагдах байдлыг сайжруулна. Харин үсийг шинээр ургуулах дээр бага нөлөөтэй гэж хэлж болно. За харин хамгийн энгийн атла үр дүнтэй зүйл бол хуухны массаж юм байна. За энэ нь цусны эргэлтийг нэмэгдүүлж өсний уутанцрын орчныг сайжруулдаг байх нь байна. За тиймээс ганц бүтээгдэхүүнд найдах бус шинжлэх ухаанд суурилсан системтэй хандлага шаардлагатай юм байна. За хамгийн үр дүнтэй стратеги нь гэвэл за нэгдүгээрт өсний уутанцрыгаа идэвхжүүлэх. За тэр нь моноксидил гэдэг юм байх нь байна. За хоёрдугаарт хуухны нүхэн төгжлөлтийг дэмжих. За тэр нь микро нийтлэн гэдэг нь микро зүү те. За гуравдугаар цусны эргэлтийг сайжруулах. За массаж хийх. За зарим нэмэлт гэрийн аргуудыг хэрэглэж болох нь. За ингээд бүгдийг нь хосруулж хэрэглэх юм бол арай үр дүнтэй байх нь байна. За ус ургалт нь удаан процесс. За үр дүн 7 хоногоор биш харин саруудаар дэмжигддэг байх нь байна. За гэвч зөв арга доктортой хэрэглээ илэрхий өөрчлөлт авчирч болох боломжтой. За Харвардын арсны эмч доктор Даниэл Сугай хэлэхдээ за ихэнх эмчилгээ үр дүнгээ үзүүлэхэд хэдэн сар шаарддаг гэж хэлсэн байна. За тиймээс ус ургалт бол хурдан биш доктортой процесс гэсэн байна. За ус уналт бол шийдэж болох асуудал. Гэхдээ зөв ойлгож, зөв арга хэрэглэж доктортой хэрэглээ шаардлагатай юм байна. За ер нь ихэнх Америк нэгдсэн улс бол хөгжилтэй орнуудын болон бусад үсний бүтээгдэхүүнүүд дор хаяж 6 сар хэрэглээд үзээрэй гэж ярьдаг. За хэрвээ энэ видео хэрэгтэй санагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За өнөөдрийнхөө видеог ингээд дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.